За өнөөдрийн бүтээлээ хийхэд бид нар ч ямар материал хэрэг болох вэхээр нэгдүгээр ам дөрвөлжин цаас. За нэг юм жижигхэн юу ах нь бас дөрвөлжин цагаан цаас хэрэг болно. За хайж, хар баал, тэгээд цаасны цав. За эдгээр зүйлсийг яах нь ашиглаж өнөөдрийн бид нар бүтээлээ хийх нэ. За бүгдээрээ хамтдаа багштайгаа өнөөдөр заан хийх нэ гэж. Ам дөрвөлжин цаасаа аваад хоёр талаа нийлүүлнэ. За хоёр өнцгөө сайхан нийлүүлж бариад яг сайхан тэнцүү барьж агаад голоо нуглаад хоёр тишээгээ яах вэ? Дарж өгнө. За ингээ сайхан дарсныгаа одоо хумсаараа тодруулаад чанга дараад өгчнө. За ингээд зүйтэй сайхан. За ингээд голоороо нугуулсан гурвалжин цаас боллоо. За цаасаа дэлгээд эсрэг тал руу эргүүлээд за дахин одоо хоёр өнцгөө нийлүүлээд за эндээ яхан гарцаагүй сайхан нийлүүлээд за ингээд энүүхийн энд нь ингээд тэмдэглэх юм. Ингээд эндээ за ингээд тэмдэглэл чинь нуглахгүй нь шүү дээ. Тэгэхээр энэ тэмдэгтэй болж байгааз тэнгуут энэ дээдлийнхаа үзүүрийг энэ голынх дээр авчираад энэ дээдлийг яг саяны нугалсан хэмжээ гаргасан дээрээ тавьчираад за ингээд дээд хэсгээ бас гурвалжин болгох чинь. За та нарын цаасныг ийм хэмжээтэй болов. Ийм дүрстэй. Голоор нуглаад нугалсныгаа ялаа тэмдэг аваад буцаагаад ийм гурвалжин болгоцсон байгаа тий. За одоо энэ цаасаа ийшээ авчирч гурвалжин үүсгэнэ. За тэхийн тулд бид нар яах вэ? Эндээсээ гурвалжин үүсгэх гинэ шүү дээ тийм ээ. Тэгээд энэ талаа бас ханзаарна. Дандаа бид нар чинь яаж байгаа вэ? Нуглаа хийж байгаа учраас их гоё цэвэрхэн гоё тэгээд тэгш хэмээ барьж. Ерөөсөө цаас нуглааны маань хамгийн гол дүүрэн бол тэгш хэмтэй. Тэгш хэм буюу хоёр тал нь ямар ах дандаа адилхан байна нугалж байгаа талууд маань. За энэ талаа ингээд нугалчлаа. Тэгээд одоо эсрэг талаа нуглая. За энэ талаа тэнэлгэж агаад эсрэг талаа нуглахдаа бид нар бас энийгээ хараад эндээ ингэж үсгээд тэгээд энэ маань яг үлээ эндээ үсэх ёстой. За ингээд за цэцэрлэг амарцсан манай жаалал дуутай шуутайхан шиг л байна. За ингээд сайхан нугалчлаа бид нар тийм ээ. За ингээд за одоо ингэж нугалсан болвол одоо эндээс юм гурвалжин болчлоо шүү дээ тийм ээ. Энэ гурвалжин үүснээсээ бид нар одоо эндээ барьж агаад энийгээ ийшээгээ гурвалжин үүсгэнэ. За эндээ барьж агаад гараа тавьж агаад за ийшээ гурвалжин үүсгэсэн бол одоо энэ талаас гатгаш нь гаргаад талаасаа мөн адилхан дандаа хос үйлдэл хийж байгаа шүү дээ тийм ээ. Адилхан хоёр талтай. За ингээд яг нугалчлаа. Одоо энийг эргүүлнэ нөхдөөдөө. За одоо эндээсээ энэ талаа нугална. Энийгээ гурвалжин чинь нугална. За эндээ гурвалжин чинь нуглаад мөн энэ талаа давхар адилхан хийнэ гэж хэлээд байгаа ш тийм ээ. Дандаа хоёр адилхан хоёр талаа тэнцүү барьж. За эндээ бас яг гурвалжин үсгэлээ. За тэгэхээр нуглаануудаа гоё тод дүрсээ гаргахын тулд бид нар дандаа чангалж өгдөг байгаа шүү дээ хумсаараа тийм үү. За одоо ингээд зааны маань юу бэлэн болж байна? Юу харагдаж байна нөхдөөдөө эндээс? Толгой. За ингээд чихийн жоохон дотгош нь эргүүлээд өгнө. Зүйтэй. За ингээд заа маань бэлэн боллоо. За одоо бид нар энэ зааныхаа яах вэ гэхээр нүдийн зурж өгнө. За
Мэдээж энэ маань юу лээ? Чих шүү дээ те. Чихийг тодруулж өгнө. За чихний зураас хийж өгч чинь тийм ээ. Чихний зураас хийж өглөө. За чихээ жоохон нугалсан. Татгш нугалсан байгаа. За одоо энд нүд хийж өгнө. За бөөрөнгийн нүд хий. За ингээд хөмсөг хийлээ. Одоо зааны хамарныхаа нуглаасыг. За энэ дөрвөлжин цаасаа нуглаад хургуулжлаа таажлж. За ингээд хоёр соёо маань бэлэн болчлоо. Одоо энэ соёогоо эндээ яаж өгөө? Нааж өгнө шүү дээ. Ингээд хоёр талд нь тэнцвүүлээд нааж өгөөд ингээд яах нь вэ? Зам маань бэлэн боллоо. За зааныхаа соёог нааж өгье.